Уншсан номоо тантай хуваалцъя. Дотн хоолой аудио тэмдэглэл танд хүрч байна. За сайн байцгаана уу? Дотн хоолой пэйжийн эрхэм уншигч, үзэгч, сонсогч та бүхэндээ энэ тэмдэглэл маань хүрэх өдрийн мэндийг хүргэе. За хамгийн сүүлд бид нэр лайваар уулздаг байсан. Тэгээд лайва хийхээ болсноос хойш бараг 3 жил өнгөрсөн байна. Их хурдан хугацаа өнгөрсөн байна. Тэгээд энэ хугацаанд бол миний хувьд бол лайваараа л ном унших байгаа ч гэсэн өдөр тутмын амьдралдаа бол ном унших хөвшлээ зогсоогоогүй баг ч гэсэн урагшлуулсаар үргэлжлүүлсээр л яваа. Тэгээд яг энэ удаад бол миний хувьд уншсан номныхоо сэтгэгдлийг ингэж аудио байдлаар өөртөө нэгдүгээр одоо өөртөө хадгалж үлдээх, дараа нь эргээд сэргээд сонсож энэ номныхоо талаар тухайн сэтгэлээ одоо эргэж би сонсож өөртөө сануулах үүднээс ингэж хадгалъя гэж бодсон. За хоёрдугаар гэх юм бол мэдээж би нэгэнт л бас нэг хүмүүст ном унших, сэтэл өгөх зорилготой ажил хийдэг байсан, лайваар ном уншдаг байсны хувьд ер нь бас тэргүүл би ном уншаал тэмдэглэл ингэж хөтлж байгаа юм чи энийгээ зүгээр аудио болгоод хүмүүст бас давхар хүргэжээвэл ер нь яад юм бэ гэж сүүл үед бодогдоод тэгээ энийг шууд подкаст гэж нэрлэхийн ч бас хаашаа ингэж бодоод ер нь дотн хоолой аудио тэмдэглэл гэдэг нэрэн дор явж байхаар шийдээд байна. Уншсан номоо тантай хуваалцъя. Дотн хоолой аудио тэмдэглэл танд хүрч байна. Энэ аудио тэмдэглэлийнхаа эхлэлийг бол Ган Жавхлангийн хол бишгээ номын талаар ярьж тэмдэглэлээ эхлүүлье гэж шийдээд байна. Энэ хол биш номын тухайд бол би бараг сарын өмнө уншсан баха. Тэгээд ерөөхдөө уншаад тухайн үедээ сэтгэлээр унсан, доод төвшөндөө ирчихсэн байсан хүний хувьд маш их сэргэлтийг аваад тэгээд бүр ингээд юу ч хиймээрч юм шиг те толгойдоо байгаа маш олон бодлыг яг одоо л эхлүүлье гэж айгүй урам зоригтойгоор эхлүүлэх сэтэл төрж исэн. За ингээд хол биш номынхаа талаар тэмдэглэлийг эхлүүлье гэж бодож байна. Энэ номны тухайд бол гарт багтахаар жижигхэн хөрхөн ном байлээ. Намар нөгөө Сүхбаатарын талбай дээр номын баяр болсон. Тэгэхэд би энэ номыг яг номын баяр дээрээс очиж авч исэн. Тэгээд Ган Жавхлангаас олдож аваад гарын үсгтээ авч исэн. Тэгэхэд бол айгүй л урт юм бичээл харантаа юу бичиж байгаа юм бол тэгээд тухайн үед айгүй сонир санагдаад гэртээ ирээд нэрээ айгүй их бичээсэн юу бичсэн юм бол тэгээд номоо дэлгээд харсан чинь зол заяад одоо тэгээд хүний л амьдрал юм дахөө гэл болоо. Би тэгээд эхэндээ энийг уншаад юу ээ ямар сони юм бичтий ингээд тухайн үе тэгэж бодоод өнгөрчихсэн. Босоо зохиолчд ч одоо Аз жаргал хүсээж гэх юм уу энэ тийм нэг гоё уран цэцэн нэг гоё үг бичдэг штеп. Бодож исэн боловч яг энэ номоо уншаад дууссныхаа дараа тэр дундаас нь яг энэ бичснийх нь утга агуулга нь ийм учраас л ер нь ингэж бичсэн юм байна. Ер нь энэ номыг хитгэн үгээр тодорхойлъё гэвэл ер нь баг энэ үг л яг оновчтой байсан юм байна гэж санагдсан. Тэгээд энэ номны хувьд бол авсаархан тэгсэн мэтлээ маш хөнгөн хэлбэрээр бичигдсэн ном билээ. Нэг уншихад бол зүгээр ингээд урсаал явчихдаг тийм номнууд байдаг шнэ. Нэг түг таг гэсэн биш, нэг тийм хүнд үг хэллэгтэй биш. Энэ юуг хэлж өв дахиад уншия тэр гэсэн биш. Ерөөс ингээд урсаал явчихдаг. Маш хөнгөн хэлбэрээр бичигдсэн болохоор би бол бараг нэг 2 хоногт уншлуу та. Гэхдээ нэг удаа суухдаа бол дороо л явчаад байсан. Ерөнхийдөө бол энэ номны бүх санааг нь базаад хэлэх юм бол миний бодогдсон зүйлэл нөгөө тийм үг гэдэг штэ. Хиний аавын хүү юунд ч хүрээвлээ билүү нэг тийм үг гэдэг штэ. Яг л нэг тийм утгатай л санагдсан энэ номыг тэр чигт нь базаад хэлэх юм бол тэгээ мэдээж ерөнхий санаа нь бол чиний ингээд мөрөөдөл бол хол биш ээ. Чи хэрвээ тэр мөрөөдлөө яг ингээд эцсийн зориг олгоод урдаа тавиад тэрнийхээ төлөө ингээд зогсошгүй мацаад тэр саад бэрхшээлүүдийг даваад тэгээд очиход бол тэр мөрөөдөл чинь ингээд хизээж хүршгүй тийм хайр холын зүйл бол биш. Ерөөсөө маш ойрхон хажууханд байдаг зүйл юм шүү. Тийм болохоор тэр зорилгынхоо төлөө зогсолтгүй зүтгээрээ. Тэгээд тэр зорилгод хүрэхэд мэдээж саад бэрхшээл гарна. Гэхдээ тэр саад бэрхшээлийг ингээд айгүй хэцүү хүнд одоо өөр хүнд тохиолдодгүй ганцхан надад тохиолдоод байна гэл тийм хүнд хэцүүгээр бодох биш зүгээр л за надад ийм шалгуур ирж байгаа юм байна. За яг уу ингээ энийг би ингээ даваал гарна. За яг хөө тийм л байгаа юм байна. Энийг ингээ би энэ чигтэн яг имээр л хүлээгээд авчий гэл маш хөнгөн байдлаар сэтгэл зүгээ тэгж бэлдэж тэгж явбал бас ер нь ямар ч мөрөөдөл чинь зорилго чинь хол биш байдгийм шүү гэдэг ерөнхий санааг багтаасан жижиг хэсгүүдээс бүрдсэн ном байлаа. За тэг ямар ч байсан эхлэл хэсгээс нь би нэг жоох нэг уншаад өгчий гэж бодож байна.
Эверест байж л байна. Байсаар ирсэн, байхш болно. Эверестийн хувьд хүн төрлөختөн тийм ч сонин зүйл биш. Харин хэдэн зуун мянгаараа түүн рүү тэмүүлэн өөрийгөө сорих хүн төрлөختөн яг үнэндээ дотроо байгаа Эверестийг хайгаад яваа юм. Гэртээ суугаад дэлхийг таньж болно гэж хэлсэн хүн ч гэсэн энэ утгыг л илэрхийлэх гэсэн байх. Шууд утгаараач, хийсвэр утгаараач Эверест биднээс хол биш. За тэгэхээр богд ууландаач олигтой хэдэн удаа гарч байгаагүй Улаанбаатар хотын энд тэнд кофе тэврэн эм орч суудаг нэгэн түлээ хэрхэн яаж яваад Эверест бейс кемп рүү гарч орхивоо гэдэг түүхээр хамтдаа аялцгаая. Өөрөө өөрийнхөө оргилд хүрцгээе гэж эхэлж байгаа. За тэгээд 5 сарын эмнэлэгт яг хэвтчихсэн нэг 7 хатыг араасаа гараад тэгээд тухайн үед одоо эмнэлэгт ямар нөхцөл байдалтай байсан талаараа бичсэн байдаг. Тэгээ дараагийнх нь хэсэг нь бол Инчоноос бичсэн тэмдэглэл буюу их аяллаа өмнө гэд. Энд дээр ч гэсэндээ яг өгөх гээд байгаа гол санаа нь бас байж байдаг. Одоо 7 хоногийн өмнө би одоо ингээд 5 сарын эмнэлэгт ингээд хатгиндаа баригдаад хэвтчихсэн бол 7 хоногийн дараа гэхэд би ингээд Эвересттэй оргилд гарах гад Инчоны нисгтэр ингээд байж байна. Энэ бол ингээд одоо байж болох зүйл үү? Бас л амьдрал тохиолдох тийм ховор сонин зүйл гэдэг утгаар бичижсэн. Тэгээ яг энэ хэсгийг уншихад ч гэсэндээ яг л нөгөө хиний аавын хөө юунд ч хүрээлээ л гэдэг үг надад толгойд орж ирээд байсан. Яг гол хэлэх гэсэн санаа нь бол бас Эверест ч гэсэндээ хүн бүрийн хувьд нэг Эверестэд гарна гэхээр нэг тэр холын мөрөөдөл юм шиг за нэг тусдаа гайхамшигт одоо мундаг хүмүүс л гардаг, байнгын бэлтгэлтэй байдаг уулын хүмүүс л гардаг тийм оргил юм шиг боддог боловч одоо өөр дээрээ жишээ авч байгаа байхгүй зүгээр л нэг уулын авирагч биш бүр тэрч байтгаа одоо богд ууландаач бараг өлегтэй гардаггүй ингээд кофе уугаал ингээд сууж идэг зүгээр энгийн би ингээд гарчлаа. Тэгэхээр одоо танд ч гэсэн боломж байна гэсэн үг ээ. Та одоо хамгийн гол нь өөрийнхөө Эверестийг олоорой гэдэг утгаар хэлээд байгаа байхгүй юу? Заавал одоо шууд Эверестэд гар биш. Таны Эверест юу юм бэ? Таны яг амьдралдаа гол зориод байгаа зүтгээд байгаа тэр зүйлээ тодорхойлоод тэгээ над шиг ингээд миний хувьд бол яг тухайн үеийн нөхцөл байдал бол Эверестийн оргилд гарах нь миний гол зорилго байсан. Тэрний төлөө би ингээд алхамаар ингээд үйлдэл хийгээд хэцүү бэрхийг даваад тэгж явсаар агаад Эверест дээр гарсан чинь энэ ерөөсөө ч тийм хоол надаас хөндөй хизээж бүттэшгүй зүйл бол биш байсан юм байна гэдгийг ойлгосон гэж бичсэн байдаг. Маш олон саад, бэрхшээл, хөндөрлөө зөндөө гарч байсан. Тэр болгоныг аль болох хөнгөнөөр зүгээр л байгаагаар нь хүлээгээд авчихаа гэдэг санааг бас маш ихээр гаргаж ирсэн. Жишээ нь тань 28 дугаар хуудсан тэр. Аль хоолны ч газар орсон цэсэн дээрх мэдэхгүй олон нэрэн дундаас тас харан хугаар л захиалж байгаа юм. Ядаж зураг байвал учиртай л да. Базук маань зөөгчөөс англиар хэсэг юм асууж байснаа. Хөөхий биднийг чиглүүлэх санаатай. Жака нөгөө айрыг мах ихтэй гоё юм байдаг да. Энэ Шерпагийн шүүлгээд байгаа нь манайхаар бол тэр л юм байна хөө. Тэгэхээр нь би тгийгээл нэг хоол авч өрхөө. Эхийнх нь бит хоёрын яриаг сонсоод тэр шүлийг авсан байлаа. Нэлийн удаж байж арай гэж шүл маань нэртэл нэг ширхэгч махгүй хэдэн ширхэг төмс хэдэн ширхэг гурилтай ус шиг юм ирэв. Бараг л зүгээр буцаасан ус дөө. Бүгд инээдээ барьж ядаал хинэн төрүүлж ам нэхээ мэдэхгүй усан шүлнөөсөө хэсэг халбагдаж байснаа базуука хөгшөө. Нөгөө айрыг шүл гэсэн чи яасан бэ гэтэл базуугч тэсгэлгүй тас хідэл инээж гарав. Төрөнөөс хойш инээдээ барьж ядан байсан бид нар заалаар нэг инээдэн болж бүр эвхэр шунж эхэллээ. Тэр нь арай дуусаагүй байтал мөнгөний захиалсан саримстай шүлгэж хайрхан ирж бүр дайран дээр давс нэмж орхив. Нэг халбагдлаа, нэг ширхэг саримс. Хоёр халбагдлаа, дахиад нэг ширхэг зөөлбөн саримс. Гурав халбагдав, өөр юу ч гарч ирсэнгүй зүгээр л бараг ус. Төрөн өөрсдийнхөө шүлийг голонгуу байсан мань хэд мөнгөний хоолыг хараад чимээгүй нөгөө жаахан төмс гурилаа идэж орхив. Бусдын зовлонгоос жаргалаа олж авдаг хүн гэж нэрээ. Нэг иймэрхүү паянтай явж байна даа гэж. Найз нөхдөөрөө гэр бүлэрээ биш аяллаа компаниар танихгүй хүмүүстэй явж байсан бол ийм их инээдэн болох байсан уу бөөмэд. Ямар ч байсан бид алхан бүрт бүтлгүүтлээ хөгжөөн цэнгэл болгосоор сэтгэлээрээ өөдрөг явж байна та. Би 16 настай анх гэрээсээ гарч өдий хүртэл олон орноор амьдарч аялж тэнүүчилж явахдаа арьс өнгө ялгуурлан гадуурхалтын олон дайралтанд өртөж явлаа. Аз хүн байснараа Нью-Йоркийн метронд харуудад нүүрлүүгээ чичлүүлж насанд хүрээгүй гэсэн шалтгаанаар Сөүлд олон сар ажилласан цалингаа хуйлахтуулж зөвхөн Монгол улсын улаан паспорттай байснараа Макаогийн хил дээр 4 цаг харанхуй коридор шиг юмд хамаг долоон булчирхайгаа тоочоод л сууж байсан. Бүр хамгийн их эрхчлөлөө ардчлал ярддаг Америк нэгдсэн улсад ч гэсэн тийм зүйл байдаггүйг мэдэрч ойлгож явсан. Тиймдээч тэр хөөрхий Европ хүүхний гаргаж байгаа үйлдэл надад тийм ч сонин санагд.
Тиймдээч тэр хөөрхий Европ хүүхний гаргаж байгаа үйлдэл надад тийм ч сонин санагдаагүйгээр үл барам. Түүний үндэс угсаа, баян ядуу, сайд дарга хэн байхаас үл шалтгаалan биднийг яг нэг төвшөнд аваачиж тавьдаг газар бол тог сүлжээгүй зөвхөн байгалийн болоод хүн ёсны хууль үйлчилдэг аглаг уулс, зэрлэг байгаль юм байна гэдгийг дахин нэг батлан харж энэмсэглэн чихэртэй байгууга оочин суулаа гэж. За яг энэ хэсэг дээр хэлж байгаа санаа нь бол надад маш их таалагдсан. Бидний одоо өдөр тутамдаа араас нь хичнээн чаргууцалдаад завгүйгүй гэдэг одоо ажил, карьер, эд хөрөнгө, албан тушаал гэд тэр бүх зүйл бол зүгээр л байгалийн хуулийн өмнө бол юу ч биш зүгээр л хөнгөн хийсвэр зүйл. Яг чухамдаа бол бид нар одоо үхлийн өмнө ч юм уу одоо зэрлэг байгаль дээр гарвал яг л ижил төвсний яг адилхан нэг одоо амьдрахын төлөө зүтгэж байгаа бод гал хүмүүс юм аа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгж одоо тийм өндөр эготой байх, өөрийгөө их юмд санах тэр зүйлс бол одоо хамгийн инээдтэй, явуургүй одоо ёстой бид нар хэлдгээр юм үзээгүй л хүмүүсийн гаргадаг зан чанараа гэж байгаа. Энэ хэсэг бол маш их таалагдсан. Бас нэг онцлмоор санагдсан нэг хэсэг нь бол аавынх манахаас хол бишээ гэдэг хэсэг байсан. Энэ дээр бол бид нар бас ингээ өдөр тутмынхаа ажил, амьдрал, ар гэр, хөөхөд шуухад гэд ингэж зүтгэж явахдаа хамгийн хайртай дотны хүмүүсээсээ ч гэсэн ингээд холцоор л байд юм байна гэдэг утга байдаг. Жишээлбэл одоо энэ зохиолчийн тухайд бол ар гэрийн асуудлын улмаас бүгдээрээ одоо Солонгос улсад аав ээжтэйгээ дүүтэйгээ нэг байранд ингээд баггүй хугацаанд цуг амьдарсан юм байна. Яг тэр үедээ л одоо нэрээ аав маань ийм зуршилтай, ийм хүн юм биш те, ийм зүйлд дуртай юм биш те. Ээж маань тийм найзтайгаа тэдэн цаг ингэж утсаар ярьдаг юм байна. Тийм зүйлд их санаа зовдөг юм байна гэдгийг бараг анх удаа бараг ингэж том болсноос хойш анх удаа ингэж харж мэдэрч бараг анх удаа ингэж аав ээжигээ таньж байсан гэдэг талаар бичсэн байсан. Миний хувьд ч гэсэн би одоо 10 жилээ төгсөөл бас гэрээсээ гараад тусдаа амьдардаг болсон. Би жишээлбэл ээжтэй ингээд бэлэг авч өгье гэхээр ээж маань ер нь яг юунд дуртай байлээ, юу авч өгвөл баярлах вэ гэдэг талаар ер нь бараг бодоод яг тийм дөрөвтэй за яг энэ л юм байна гэсэн зүйлээ би одоо бол ерөөсөй оолж чадаагүй. Одоо жишээлбэл би одоо нөхөртөөгөө үргэлж өдөр тутам хамтдаа байгаа болохоор юунд дуртай байдгийг мэднэ. Яг одоо ямар зүйл хэрэгцээтэй юу авмаар байгааг нь мэднэ. Тийм болохоор бэлэг авъя гэвэл нин тэрүнд нэрээ ийм юм авъя гэдсэн гэл шууд ингээд надад бараг ингээд зөндөө олон бэлгийн жагсаалт бараг ингээд санаанд ороод ирдэг. Гэтэл би ээждээ аавда юу авч өгөх вэ гэхээр яг нэг хэрэгтэй юм юу илээ гэдэгс бодоод сайн олдгоо. Тэгэхээр энэ хэсэг бол бас л их бодууштай хэсэг санагдчихсэн. 74-р хуудсан дээр аав өглөө хамгийн эрт босдөг юм байна. Дараа нь ээж аав босонгуудаа ажил болгон өглөөний цагаа нухацтай бэлдэж тухтай уудаг хөвшилтэй юм байна. 20 жилийн өмнө ч тийм байсан. Одоо хүртэл маслтай талханд дуртай хэвээрээ байгаа нь сонирхолтой санагдана. Ямар ч гоё бялуу жигнэмэг жимс хоол байсан ч заавал маслтай талхал иддэг юм. Маслыг зузаан түрхдэг гүнж хэвээрээ юм байна. Одоо бол бид хичнээн масл авчих боломжтой болсон доо. Аав маань гин хэдэн цагаар алга болцоход ирэхтэй ойр орчмын олон юмыг сонирхон судалж зураг хүргийг авч заримдаа ганцаараа тэр хавийн уулан дээр дэгдэж гарч чаад ирэх юм. Харин ээж маань тэр жил хөлөө бэртээснээс хойш өвдгөн байнга их өвдөж яваа юм байна да хүрхий. Ээж надад ярьж л байсан байх. Тэр үед би чихнийхээ хажуугаар өнгөрөөж юу хингээ сонсдог байсныг мэдэхгүй. Өвдгнөөсөө болоод шатны өөдөө өгсөхөд гайгүй мөртлөө уруудахтаа их хэцүү байдаг гин. Ээжийн толгойд илт буурал өснүүд сорлон тогтжээ. Энийг би өмнө нь яагаад анзаарч байгаагүй юм бол? Ээжийг маань сам хорхон харшилнаас гадна хоолойн сэрвэнж бөхшүүлсэн ханаад хамгийн их тав тухгүй болгодог болж. Аав ээжийнхээ талаар, дүүгийнхээ талаар, гэр бүлийнхээ талаар миний мэдэхгүй зүйлс ямар их юм бэ? Өөр юу байдаг бол? Бид ойрхон юм шиг хэрнээ ямар хол амьдраа вэ? Өнөөдрийг хүртэл хаагур тэгтлээ их завгүй явав. Ээж маань завхан мандалт байсан билүү? Аав маань баян цагаанд байгаагүй шүү дээ. Манай аавынх энүүхэнд хол биш газар байдаг. Миний дүүгийн цонх манай тагтан дээрээс харагддаг. Үүнээс хойш би шалтгаангүй олон удаа энэ айлуудаар очих болно. Хэрэггүй байсан ч алх хадаас гуйх болно. Агаадаа энэний сандлаа 2 хоног өгөөч гэд гэрт нь очиж кофе цай ууж байна. 2 бяцхан охин нь хэр том болж байгааг хамгийн сүүлд ямар үлгэр сонссныг хижээнгүйлэн сонсож үргэлж дандаа чихэр хармаалж явах болно. За тэгээд ямар ч гэсэн хол биш номын ерхий хэлж байгаа утга санааг бол багцлаа өөрийнхөө ойлгоснороо ингээд та нартаа бас аудио тэмдэглэл болгоод үргэлээ. За тэгээд өөр цайтал хол биш гэд ерхийдөө төгсгөлийн хэсгээс бас жоох хэсгийг уншаад та нартаа урам зориг харилцах хэсгүүдээс нь уншаад өгье гэж бодлоо. Нойр хүрэхгүй бол битгий унд. Унтаж чадахгүй байгаа даач бүү шанал. Босч ирээд намуухан хөгжим сонсоод ямар нэг зүйл хийгээд суу. Буцаад хөвт.
Үүр цайвал цайж л байг. Маргааш нь амтан болоод ядарвал хамаагүй ядар. Заримдаа амьдралыг зүгээр л байгаагаар нь хүлээгээд авчих. Их хэцүү байвал хэцүү л бай. Битгий нэмж сэтгэлээр үн. Хүмүүс чамайг ойлгохгүй байвал бас ойлгохгүй л байг. Угаасаа чиний туулж байгааг чамаас өөр хэн ч чам шиг мэдэрч туулж чадахгүй. Ядаж өөртөө сайн ханд. Урмын үг хаяа хэл, өөрийгөө эрхлүүл хаяа. Энэ хорвоогийн хамгийн сайн хүн үхэн, хамгийн муунч бас үхэн. Чамаас 100 дахин сайн нь би, 1000 дахин новшинж би. Хаяа зүгээр л хөнгөн амьдр. За ингээд энд хүрээд зохиолч Ган Жавхлангийн хол биш номынхаа аудио тэмдэглэлийг өндөрлөө. Хамтдаа энэ хүртэл хамтдаа байсан та бүхэндээ маш их баярлалаа. Энэ номыг уншсан бол бас өөрт санагдсан санал сэтгэлдээ бичээрэй. За ингээд дараагийн номны аудио тэмдэглэлээр уулзтлаа түр баяртай. Та бүгддээ амжилт хүсье.